За сайн байна уу? Ингээд өнөөдөр би дахиад та нартай нэг бичлэгийг уралдаж байгаа татай байна. За тэгээ өнөөдөр би болохоор яах гэж байна гэхээр би болохоор ер нь бол гоё юм лөө явах болгондоо мэдээлэл влог гэж үүрэг та нар бол мэднэ. За тэгээ тийм болохоор маргааш бүгдээрээ Power House гэх музейгаар явах болно. За тэгээд тэрлүүгээ явах нь бүгдээрээ гоё мэдээлэл ихээр сонсцсон байх хэрэгтэй. Тэгээ тийм учраас одоо би та нарт Power House одоо Power House-ын тухай ярьж өгье. Миний маань хэлэх зүйлсийн нэг бол Power House музей нь болохоор хүүхдүүд бол үнэгүй. За тэгээд том хүмүүс нь болохоор $15 гэдэг. За тэгээд бас ихэвчлэн тэндээ мэдээж 3 цагийг одоо өнгөрөөн тэр Power House музей дотор 3 цагийг өнгөрөөдөг байгаа. За тэгээд дахиад өшөө гэхэд бол дотор нь бол бас тэрэгцтэй хүмүүс дотор нь байж болно. За тэгээд тэрэгцтэй хүмүүс зориулсан юмнууд бол дотор бас байдаг. За тэгээд ер нь бол Power House музейд хүүхдүүдэд ер нь л тохиромжтой. Тэгээд тэн дотор нь болохоор уран зураг, түүх, Сиднейгийн түүх, уран зураг, жижиг ухаан гэх мэтчлэн зүйлсүүд нь тэн дотор байдаг. Тэгээд тэр нь нийтдээ болохоор 4 бүлэгтэй. Тэгээд 4 бүлэг тус бүрд нь одоо ингээд очиод тэгээд үзэж болно. Тэгээд Power House музей маань болохоор 125 жилийн өмнө нэгдсэн. Ер нь их хугацаа. За тэгээ одоо ингээд Power House музейд очиж бүгдээ гоё бичлэг хийгээд явна. Гэтэ би бол бас өөрөө тэднүүсийг харах учраас жоохон гол хэсгүүдийг нь харуулад тэгээд явна. За тэгээд маргааш хаан бичлэг өдрөө баяртай. Маргааш бүгдээ гоё Power House-аар үзэх болно.